Намайг Цэрэн Доржийн оюун гэдэг би хатгал тосгонд одоо 30 жил амьдарч байна. Энд анх 19 настай ирсэн. Энэ сайхан нуурынхаа дэргэд одоо дамжлага бааз гэдэг одоо тэр нуурын ирэг дээр байгаа тэр энэ хүнд одоо дамжлага бааз гэж байсан да. Гадаад худалдааны яамны харьяа тийм том бааз байлаа да. Тэнд ажилч нар анх иржсэн да. Одоо би аялал жуулчлал гар урлал бизнес эрхэлдэг. Аялал жуулчлалын салбар руу ороод бас нэг 20 жил болсон байна да. Дуу уран дуртай тийм клубт ажиллаж байсан. Тэгээ манай ээж ч бас дуулдаг байсан. Манайх ер нь удмаараа дуулдаг улсад. Тэгээ би бол нэг клубт ажиллаж байсан болохоор соёл урлагтаа бас соёлын ажил хийж явсан болохоор одоо ч гэсэн ер нь л дуулж л явдаг юм. Энэ бол нөгөө нэг зөвлөлийн дуу дуулаачтай улсын уралдаанд очоод 18 аймагаас шалгарч очсон хүмүүсүүд байгаа энэ дэр. Энэ голд нь би байна. Энэ тусгай барийн шагнал авч ирсэн. Зөвлөлийн дуу дуулаачтай уралдаан гэж болдог байлаа шүү дээ. Уран долгио гэж хамтлаг байсан манай хатгалын. Манай хамтлагч Хөвсгөл аймгийн 23 сумаар тойрч тоглолт хийдэг байсан. Бид нар дээр үчин төлөвлөгөө өгчдөг. Тэгэл тэр төлөвлөгөө биелүүлэхийн тулд өвөл зөнгөө явж тоглолт хийдэг байлаа шүү дээ. 66 дор хүртэл суугаад өвлийн хөвтөнд явж л байсан. Манай хамтлагийн бол юу л да аймагтай бол өстой номер 1 хамтлаг байлаа. (1998) оны үед юм да. Зах зээлийн нийгэм шилжээд удаагүй байсан. Тэгээ ажилгүй хүмүүс ч одоо их байлаа. Энэ хатгал тосгоныхын ч одоо 6000 гаруй хүн амтай тосгон байсан чинь одоо нүүхээд шилжээд зах зээлээс болоод тэгээд ерөөсөө 1000 гаруй хүн амтай болсон байсан. Тэр үед би хатгалд энд одоо амьдарч байсан. Тэгээд нөгөө ажлын байр байхгүй болоод энэ том албан газрууд байгууллагууд бүгд татан буугдаад тэр нөгөө ажлын байр байхгүй болцохоор ч нөгөө хийх ажил байхгүй тэгээд жуулчдын одоо гар урлын бүтээгдэхүүн зарах тэгж амжир ахуйгаа дээшлүүлэх тэр талаар ер нь бодож ирсэн дээ. Тэгэл жуулчдад одоо энэ олон ирж байгаа жуулчдыг одоо ер нь тэднэрт одоо тэднийг одоо яаж одоо мөнгө олж авах вэ? Тэднэрт одоо юу зарах вэ? Гэтэл өөртөө сэтгэж хүмүүс маш их хийдэг байсан тэр үед. Тэрнээс яг тийм юм жуулчд зарна, ийм зарна гэсэн тийм ингэж үйлчлэнэ гэсэн тийм тодорхой мэдээлэл бидэрт ерөөсөй байдгүй байсан. Тэгэл морь унуулах нь морь унуулаад аяндаа тэгэл өөрөө гараад ирдэг юм бэл л дээ. Гэр буудлын ажлуулах нь ажлуулаад амралт баазууд ажлуулаад жолооч нар нь болохоор жуулчдаа тээвэрлэл наашин цааш нь тэгээ гар урлынх нь болохоор өөртөө юмаа сэтгэж хийн дандаа тийм шин бүтээгдэхүүнүүд гаргаж ирэх тал дээр их ажилладаг байсан. Энэ дээр бол тэр Жими Керлон гэдэг хоёр багш байдсан. Тэр хоёр бидэд бас их санаа өгдөг байсан анх гэж. Энэ санааг бол анх тэр хоёр л гаргасан гэж боддог би. Та нар ийм бүтээгдэхүүн хийгээд ингэж заруул та нарт бас ирээдүй байна. Энэ чинь гадаадын зах зээл рүү гарах боломж байна гэл. Тэгээ бид бас гар урлын бүтээгдэхүүнийг хийлгэж аваад тэгээд бас нэг Америк руу анх эхэлж заруулж борлуулдаг байсан. Жуулчид анх 1998 онд хатгалд анх иржсэн. Арчил зах зээлийн нийгэм дөнгөж гараал тэгэл нөгөө гадаадын Германы жуулчид одоо 40 Германы Камел Торопийнхан гэдэг 40 Германы тийм машинууд ирж үзвэл анх. Тэгэл маш олон тийм жуулчд гинт ингээд нөгөө нам гүн байсан тосгонд чинь тэгэл гинт тийм машинууд ингээд ороод ирчих чи биднэрт бас айгуу сонин содон тэгэл бид нар чинь гайхаал ингээд хараад тэгэл амралтан дээр нь хүмүүс хийдэм мэдрэгөөр холхиол тэгэл яахаач мэдэхгүй юм зарж мэдэхгүй байлаа шүү дээ. Тэр би нэг ганц альбом байдаг гэсэн надад нэг хөвсгөлийн альбом. Тэрийгэ бариад тэр амралтан дээр очиод өдөржингөө тэндээр зогсоол зарж чадахгүй ирчихсэн шүү дээ би. Тийм. Тэр нөгөө нэг яагаад тэр нөгөө нэг герман хүмүүстэй чинь нэвтэрч чадахгүй хэл мэдэхгүй. Тийм байсан. Тэгээд 98 оноос тэгж жуулчид ихсэн манай тосгоны дараа тогтооны юм дарга бид нарыг энэ гар урлалаар юм хийдэг улсуудыг анх сургалтанд суулгаад мэдэхгүй тийм ертөнц гэх юм одоо ороод ирж байгаа юм чинь. Тэгэл за ямар ч үсэн энийг ингээд явж явах үедээ бол хэл сурахгүй бол явахгүй юм байна. Хэлгүй бол одоо энэ ч өстой гар урлын бүтээгдэхүүн байтугай тэгэл гадаадынхантай харьцах ямар ч нөхцөлгүй юм байна гэдгийг ойлгоод англи хэлний сургалтанд суусан. Одоо бол тэр үеийг бодоход тэр үед ч 98 2000 оны үед ч гадны нэг жуулч ирээд ярьжсэн да. Бид нар одоо ингээд олон аймаг сумдуудаар явлаа. Танаа хатгал шиг ингээд
8 настайгаас 80 настай хүртэл англиар ярьдаг газар алга байна. Танай эдгийнхэн чи ямар гоё соёлтой юм бэ гэж хэлжсэн шүү. Та яаж хэл сурсан? Тэгээ амьдрахын тулд тэд хүн сурдаг юм билээ. Тэгэл тэр Жими Крилон гэх тэр хоёр багш англи хэлний сургалтыг анх заажсэн. Тэгэл анх англи хэл сурсан да. Нэг Японд дэр жуулч дэрхгүй н хангаар руу. Тэгээ бид нар очиод ямаа зараал ингээд байжсэн чинь нэг ташуур авах гал тэгсэн чинь ташуур хідвэ гэж биднээс асуусан. Тэгэхээр нь л хоёлаа хід гихүүг л хоорондоо ярьж байхгүй. 5-аар хүү 10-аар хүү хоёлаа гэл ярьжсэн. Хоорондоо ярьжсэн чинь нөгөө Япон маань харин урдаас 5-аар л өгчөөч тэгээд монголоор хэлчихдэг. Тэгээд бүр байдалд ороод хоёлоо бүр өгтлээ инэ гэдэг нөгөөтгөө $5 тэгээд өгсөн шүү дээ. $5 хүү $10 хүүгээд хоёлоо хоорондоо ярьжсэн чинь ойлгоцсон. Тэрнээс хойш гадаадынхны хажууд хамаагүй монголоор яриха болсон шүү дээ бид нар. Тэр үед нэг олон том баазууд байгаагүй нэг 3-4 хүн бааз байдаг бас учраас яг хөө цөөхөн тэгээ 8 хийдэг хүмүүсүүд нь ч бас цөөхөн байсан учраас яг хөө бид нар бол очиод зар авах гэж оролддог байсан. Бид нар ч нөгөө бас нээлттэй оруулахгүй. Тэгэл бид нар яг хөө тэгэл нэг аргалал наан цаана урдуур хойгоор нь явал тэгэл зардаг л байсан. Тэгээ сүүлдээ мориор явж зардаг байсан. Одоо 40 км газар бид нар чи морь унаал мориор тэгээд тэр жуулчид хаана вэ? Тэр газар хурц очиж үйлчилдэг байлаа шүү дээ. Тэгэл манайхан чинь шал өөр болж байгаа юм л да. Тэгэл 8 хийгээл жилээс жилд морьтой байж гал машинтай болоод моциклтай болоод одоо ингээл худалдааны төвтэй болцсон. Бид нар чинь бүр сайхан лангуу мангуу бариад өгсөн. Төр засгаас их анхаарч байна л да энэ тал дээр. Тэгээ аль жуулчлалыг бол ерөөс гар урлал бэлэг дорсолгүй бол төсөөлөхгүй шүү дээ. Ирж байгаа жуулчид тухайн орон нутгаас бол ерөөсөө заавалчгүй гар урлалын бүтээгдэхүүн орон нутгийн онцлогийг харуулсан тийм бэлэг дурслалын зүйл авах сонирхол их байдаг. Жуулчдын бас нэг цаг авах, тайм авдаг цаг юм чинь энэ баггүй. Тэгээд сүүлийн үед бол одоо өргөжөөд нөгөө юу ч бүр их олон төрлөөр хийдэг болоод одоо энэ эврээр хийсэн домп байна, ийм эврээр хийсэн аягнууд байна. Тэгэл цаана эврээр хийсэн хутга байна. Энэ цаана эврээ хөөрөг байна энэ. Энийг бол одоо жуулч их сонирхдгийн цаана эврийн хутга Орос төмөртөө. Тэгээд ийм хотхнууд энэ бол ингээ 25,000-аар зарагддаг. Энэ болохоор бас одоо сүүлийн үед нөгөө нэг энэ цаана эвэр нь бас ховордод тэгээд ийм янз янзын арьсан гэр, модон гэр мөртэй ингэж хийж байгаа л дээ. Орос төмөр дээр цаана эврээр хийсэн хотхнууд байгаа. Эднийг хийдэг хүмүүс бол манай тосхны хүмүүсүүд байгаа. Тэгээд ски урлалууд бас хийж байгаа. Одоо энэ скигээр хийсэн тэмээ байна. Ски таавчхнууд байна. Энэ янгрын эврээр хийсэн юу байна шүү дээ. Сэлэн байна. Янгрын эврээр хийсэн. Ямааны арьсаар хийсэн цүнхнүүд байна. Тэгээд ски цүнх. Энэ зүүд манагч гэдэг сүүлийн үед энэ жилээс ер нь энийг аягүй хийж жуулчид их сонирхож байгаа. Dreamcatcher гэдэг юм. Энэ бас их эрэлт хэрэгтэй бүтээгдэхүүн байгаа юм. Энэ бүр томоор байна. Энд хийж аягүй. Энд хийж байгаа. Энийг нь үлзий жаргал гэдэг өсгөө хийдгийг. Тэдний охтууд мөхтүүд гээ хийдэг байгаа. Тэгээ энэ гараар бас энэ юу хөрөм хантаац маш их хийж байгаа манайхан чи. Энэ ч угаасаа бүр дээр үед бол 98 9 оны үед бол энэ Монгол үндэсний хувцас маш сайн гүдэг гэсэн. Одоо тэгээд яг тэр үеийн зуны нөгөө нэг байжсэн юмнууд байхгүй зарагдсан байна л да. Тэрнээс их сүүлийн үед их загвар магвар их гоё болоод гоё хийгдэт байгаа шүү дээ тий. Одоо энэ гэтэл нөгөө нэг Чингис загвар гэсэн шүү дээ. Одоо дээр үеийн загвартай юм. За ер нь яс эврэн бүтээгдэхүүнүүд тэгээ гар урлалын энэ хөргөчний наалт маалт эдрэл их сайн гүдэг шүү дээ. Одоо энэ байна. Энэ болохоор нөгөө нэг тулын нуруугаар хийсэн бугуувч байна. Тул загсных гэсэн. Тэгээд загсны жижиг загсны ясаарч бас хийдэг нэг. Тэгээ энэ болохоор загас болохоор өөрөө их урт настай амтан. Тэгээ загас өөрөө лусын амтан учраас хүмүүс айгүй бэлэгдэж авдаг л да нөгөө урт насыг бэлэгддэг. Тэгээд лусаас бас хамгаалдаг гэж үздэг. Энэ бас хүүхдийн нөгөө нэг юм зүүдэг, хоолон зүүдэг юм загасны нуруу нод байна. Тэгээ энэ хөргөчний наалтнуудыг болохоор манай энд хийж байгаа л да. Энд нэг зулаа гэдэг нэг охин хийж байгаа юм. Энэ дээр бүр тайлбартай энэ гэртээ ингэж хийдэг юм. Ингээ 3 төрлөөр хийж байгаа юм чинь 3 өөр. 3 4 ч өөр энэ хараа ингээд энэ ингээ 5,000.
Энэ дээрээ тайлбарт дээр нь ингээд тайлбартай байгаа юм чинь. Нара хөвсгөл нуурын хүслийн хаад сумаа сардаг гэл ингээд дээр нь тэндээс тэдэн километр гэдэг ингээд заасан байгаа энэ дэр. Тэгээд юм модоор бас ингээд модон дэр одоо энэ модны тайрцсан дэр ингээд 12 жил хийсэн байгаа юм. Энэ төлхөрөө асрууд энэ. Бас энд л хийж байна. Тэнд хийж байгаа. Манайхан хийж байгаа юм. Энэ хөргөчний наалтай энэ бас энд хийдэг. Усан онгоцон дээр хийдэг юм. Манай хатгалын гар урлалын бүтээгдэхүүний хийдэг нэг айл байгаа. Бас нэг хэсэг байгаа. Миний ажлын нэг хэсэг гэсэн үг. Энд зулаа гэдэг нэг хүүхэн байгаа. 5 жил хамтарч ажиллаж байна одоо. Юу хийдэг вэ? Энэ одоо янз бүрийн юм хийдэг да. Их хөдөлмөрч өсгөө байгаа. Гараараа ерөөсөө хүзүүний зөвөлт мөлтийн тэгэл тэр хөргөчний наалт хийн. Эсхийгээр юм хийн. Тэр төрөл бүрийн юм хийдэг. Энэ өрх бүрээс гар урлалаар юм хийдэг улсуудын бүтээгдэхүүнийг надад дээр авчирч бөөндөд тэрийг нь би зарж өгдөг юм. Одоо нэгдсэн одоо тосгоны одоо нэгдсэн гар урлалын одоо дэлгүүр гэсэн үг дээ тий. Тэнд л одоо манайхан гараараа хийсэн бүтээгдэхүүнүүд зархан зарна, зарим нь өөрсдөө аваад зарна. Тэгээ өдөд бол ерөнхийдөө 50 зардаг. За сайн байцгаана уу? Одоо манай хатгалынхан ч ерөөсө жуулчдаар амьдардаг газар шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг өвөл хавардаа болохоор ерөөсө дандаа энэ гар урлалынхаа юмнуудыг хийгээл. Өсний баяраар зарна, зуны улиралд зарна. Төрийн албан хаагчлаас бусд нь бол ерөнхийдөө жуулчд зориулж бүтээгдэхүүн хийдэг жуулчдаар амьдардаг л газар байгаа юм. Дээр үед чинь ч ерөөсө тийм ажилчаа ангихтэй том үйлдвэр баазууд их байсан. Малаж ухаан их бараг нэг хөгжөөгүй тийм газар. Малаж ухаан их бага байсан тийм газар шүү дээ. Тэгээ сүүлийн үед аялал жуулчлал хөгжөөд аялал жуулчлалаар амьдардаг болоод байгаа юм л та. Зулаа гэж бүсгүй чи. Маш хөдөлмөрч бүсгүй байгаа энэ одоо. Төрөл бүрийн янз бүрийн юм хийдэг юм байна. Энэ бол одоо яг бэлэн энэ ард нь ингээд сорон тэгэл хөргөчний наалт болчих. хандаа зөндөө байгаа шүү дээ. Зөндөө. Энэ юмнуудаа ингээд аваад тий. Хивээ өөрөө гаргаад тэгэл гаргасан хивээрээ зутгачдаг юм байна л да. Зун зарж байгаа гэсэн. Нараа яг цааны ивэрний нөгөө язорыг дууруулж хийсэн байгааз. Нөгөө юуна 5-наас нь хив авчих. 5-наас нь цааны ивэрний 5-наас хив аваад тэгэл гөрөөснийхээ цаана нөгөө томдоод харна гөрөөснөөс авчих. Тэгэл ингээд харахаар яг л ивэрний 5 харагдаж байгаа үст тий. Хийн тэгээд бас 100 зарна тий. 100 зар. Хаан зардыг. Усан зам дээр сууж зардаг. Бид нар ч нөгөө гадаа лангуудаа сүүлийн үед нөгөө явж очиж ингээд зардаг байснаа болоо сүүлдээ нэг энэ тэнд ингээд лангуу бариад том дэлгүүрэн дээр авцаа ингээд лангуу бариад ингээд суудаг гэсэн. Одоо тэгээд ийм цэвэрхэн ийм сайхан тогтоо барьж өгсөн. Энэ дотор анх эхэлж ороод эхний үед нэг жоохон хүмүүс сайн мэдэхгүй байгаа гэсэн. Одоо бол бүр аягүй сайн мэддэг болж байгаа. Брэнд бүтээгдэхүүн гэж хүмүүс амтах байна. Энд орон нутгийн ерөөсөө брэнд бүтээгдэхүүнүүд л зарагддаг. Загас, нугас тэгэл ерөөсөө цагаан эдээ. Тэгэл үндэсний нөгөө хүнсний бүтээгдэхүүнүүд. Монгол аль энийг ялангуяа гадны жуулчид их авдаг. Энэ жил тэг гадаадын жуулчид жоохон цөөхөн учраас монголчууд нэлээд төлхөө ирсэн энэ жил. Гадаадын жуулчдаа 40 мянган жуулч ирлээ гэж ярьдаг байсан бол энэ жил нөгөө коронавирусээс болоод гадны хил хаалттай тэгэхээр монголчууд нэг гадагшаа гарч амардаг усууд нь дотооддоо аялдаг болоод тэгээ маш их жуулч ирсэн. Албан ёсны мэдээгээр бол 52 мянган жуулч ирсэн гэдэг юм л. Гадаадын жуулчид бас жоохон сүүлийн үед бас жоохон багасаад байгаа. Урд урдныхайг бодоход 98 2000 оны үед бол маш их байдаг байлаа шүү дээ. Тэгээ одоо бол ер нь жоохон цөөрцөн. Аялал жуулчлалын энэ гадны жуулчдыг маш нэг төлхөө оруулах. Тэгээ аялал жуулчдын өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр бас төр засгийн бодлого ч гэсэн бас хэрэгтэй л байгаа юм байна. Гэхдээ аялал жуулчлалын мастер төлөвлөгөө гэдэг нь 2015 онд гарсан гэсэн тэр нь одоо тэгээд хэрэгжсэн юм байхгүй л байгаа юм шиг байна. Одоогийн байдлаар бол хүмүүс бол яах вэ тэгэл аялал жуулчлалыг бол одоо тэгэл ер нь ард ирэл авч явж шүү дээ. Яг юм дээр яг ясан дээр бол аялал жуулчлалын тулгуур төв гэж одоо яриад байна. Тэгэл яг яг нэг тийм цогцлуур янз янзын юмнууд бол барьж л байна л да. Тэгээ орон нутагт бол ирж байгаа жуулчдыг бол тухайн үед нь яг нүүр тулдаг, төрүүлж уулздаг хүмүүс бол одоо 8 хичээл байгаа шүү дээ ерөөхдөө бол. Тэ. Тэгэл эдгээр л одоо чиглүүлж авч авч явж яах гэж боддог шүү дээ миний хувьд. Аялал жуулчлалыг хөгжүүлэх
тал дээр нөгөө үндэснийхээ ёс уламжлалыг бас хадгалж авч үлдэх, тэрийг гадаадын жуулчдад таниулан сурталчлах тал дээр бас жоохон учир дутагдaltaй байгаа юм шиг санагддаг. Одоо жишээлбэл үхэр саагч гэдэг юм уу те. Гэр барьж үзүүлэх, дээрүүд бол энэ ч нэг сонирхдаг байсан л да. Гадаадынхан болыг сонирхдаг, гэр бариуж үзүүлээч гэл те. Эсвэл те яг ингээд нөгөө нэг тогоо нэрж байгаа айлд очиж үзье гэл те. Тиймэрхүү талыг ингээд нөгөө нэг чиглэлээр нь хөгжүүлээд жуулчдад яг нөгөө нэг бас нөгөө одоо тийм одоо бөөгийн зан үйлийг одоо яадаг айл байдаг штэ. Юу сонирхдаг жуулчин байдаг штэ. Тэгэхэд бол бөөгийн зан үйлийг сонирхдаг тийм газрууд одоо тийм бэлтгэсэн тийм газрууд байх ч жишээтэй тийм ээ. Одоо нөгөө үндэсний ёс уламжлалыг нөгөө чиглэлээр нь ингэж жуулчдад зориулж тэгж хөгжүүлвэл одоо бэлдүүл зүгээр юм бол гэж боддог шүү дээ би дотроо. Яг цаг нь тулаал ирдэг. Нэг хүн тгийлгээл тийм юм үзээгээл тэгэнгүүт л яах вэ хөө хаашаа явах вэ? Хэний очихоо гэл ингээл ундаг тийм байдаг шүү дээ. Тийм биш. Байгаас л гэж бодож. Усангаа гадаа ингээд суудаг байсан тэр үед бид нар нөгөө нэг одоо тойлохтын амралтан дээр очивол ингээл гадаа суугаал жуулчд хүлээгээл жуулчд ч одоо ингээд очин гутал биднээс юм худалдаад авчихгүй шүү дээ. Тэгэл ирээд тэд нар чинь амраад ус цасанд орно. Тэдний болтол хүлээн шүү дээ. Тэгжээс нь уул руу гараа явчихна. Нэг уул руу явахыг хүлээн. Тэгэл гадаа ингээл бүр харж боролтлоо ингээл гадаа сууж байдаг байсан үеийн зураг нь. Одоо энэ жуулчд хүлээгээд байж байгаа үеийн зураг бид нар тойлохт хөвсгөл travel гэдэг хамгийн анхны жуулчны бааз манай. Маш сайхан гоё бааз байгаа тэр олон жилийн туршлагатай. Тэгээд энэ бааз дээр очиод одоо гадаан жуулчдыг хүлээгээ байж байгаа манай 8 шиг хүүхнүүд байна. Би ч одоо 2 жил гараа болох ч энэ өглөө гараад энэ цахир толгой дээр гарах их дуртай. Энэ дээр их ирдэг. Заримдаа энэ далайн эрэг дээр очиж хэсэг суудаг юм аа. Тэгээд ер нь алхах их дуртай. Явах ер нь эрүүл мэндэд их сайн шүү. Эндээс их гоё харагдана. Хөвсгөл нуур харагдана. Асгал тосгоныг эндээс харахад их сайхан харагддаг юм да. Дамжлаг бааз гэдэг энд гадаад худалдааны яамны харьяа том газар байлаа шүү дээ энд. Гадаад худалдааны яамны харьяа худалдааны байгууллага байсан. Дамжлаг бааз ч одоо бараан тасаг, ноосон тасаг гэд хоёр том тасагтай. Тэгээд ноосон тасаг нь болохоор нөгөө ноос ус яс тосыг ноорон төлөвлөгөөгөөр ялгаж ангилдаг. Тийм газар байсан. Бараан тасаг нь болохоор усан онгоцоор хангаас бараа, Оросоос бараа татаж авчраад баруун таван аймгийг бараагаар хангадаг газар байлаа. Тэнд анх ажилд орж исэн да. 80 онд 10 төгсөөл тэгэл энд ирсэн. Тэрнээс хойш л одоо энд амьдарч байна да. Бүр анх нэг гайли алав гээд байсан гэж байгаа. Гайли алавнаас анх үүссэн. Ерөнхийдөө бол худалдаа аль эрт хөгжсөн газар юм билээ шүү дээ. Энэ онгоц, энэ Сүхбаатар онгоц энэ ч одоо 1985 онд Оросууд анх эхэлж барьж исэн онгоцтой байна. Одоо хүртэл явж л байгаа. Ургац баар, долгион баарж, энэ 3 том баарчтай. Хөвсгөл баарж гэдэг юм 3 том. Цэргүүлүүд гэсэн үг шүү дээ. Баарж гэдэг юм тэр том цэргүүл. Хатгал Монгол улсын 13 сургууль анхны 13 сургууль. Тэрний нэг нь одоо манай хатгалд байдаг шүү дээ. Хатгал 10 жил. Одоо 2023 онд 100 жилийнхаа ог хийх гэж байгаа. Анхны 13 сургуулийн нэг байдаг хатгал. Тэгээд энд чинь нөгөө дээр үед социализмын үед чинь дамжлаг бааз, 24 дугаар бааз дамжлаг бааз болохоор чинь нөгөө Оросоос бараа татдаг. Тэгээд тэр үедээ бол маш ховор нандин бараатай байдаг байсан учраас Нанжин хатгал гэдэг нэртэй байсан байхгүй юу хатгалч. Тэгээ 24 дугаар бааз бас энэ Оросоос бензин оруулж ирж одоо баруун аймагуудыг бараагаар хангадаг байсан. Ноосны үйлдвэр гэдэг байна. Бас Орос руу ноос прессэлж Орос руу гаргадаг. Ахуй үйлчилгээ, модны үйлдвэр гэх том үйлдвэржсэн ажилчин анги ихтэй тийм газар байлаа. Дээр үеийн тийм одоо суурин хот. Одоо бол энэ нөгөө түүхэн тийм хот болох хот музей те түүхийн одоо музей хот болох тийм газар байгаа юм да хатгалчтай. Маш их түүхтэй газар. Хөвсгөл аймгийн төв чинь анх мөрөн хот чинь одоо Хөвсгөл аймгийн төвийг одоо анх энэ хатгалд байгуулж исэн гэж. Одоо энүүхэн дор энд
байсан гэж байна шүү дээ. Аймгийн төвийн шавн анхын тавигдчихсэн. 8-ны ил бол ангалттай. Бид нар бол одоо ямар ч юм байсан тэгэл яаж игээл тэгэл тайлбарлаад хэлнэ. Ерөөсө тэрийг сурахгүй л тэгээд англи хэлэн дээр одоо тэр үндэснийхаа ялангуяа энэ ёс уламжлалыг харуулсан гар урлын бүтээгдэхүүнийг маш сайн тайлбарлаж иж гадаадынхан зарна шүү дээ. Тэгхгүйгээр бид нар чинь зөвхөн л одоо жишээлбэл одоо нэг хөөрг байлаа гэж бодъё те. Энэ хөөргийг чинь ингээл чулууг нь хэлнэ шүү дээ. Одоо тим чулуугаар хэлсэн те. Тим хөөрг гэл snob bottle, stone те. Гэл ингээл хэлэхгүй бол тэрээс нь тайлбарлахгүй бол тэр гадаадах юу байгааг нь мэдэхгүй шүү дээ. Хараад өнгөрөө явчихна. Тэгээ маш сайн тайлбарж иж ямаа зарахгүй бол ер нь монголчууд ч гэсэн маш сайн тайлбар хийж зарагддаг. Тэгээд даан шинэ үг бас нэмжээ. Тэгээ ерөнхийдөө тэгэл энэ тийм үгийн баялаг их сайтай болж байгаа юм л да нөгөө 8-ны төрөл бүрийн юугаар орж иж байгаа болохоор хөгжиж байгаа юм зөндөл байгаа л да. Хөгжихийн хажуугаар хуучин тэр уламжлалаа маш их алдаад байгаа. Нэгдүгээрт хоёрдугаарт энэ байгаль орчин бас их сүйтгэж байна. Энд ч одоо хөвсгөл нуур чинь дээрүүд одоо бид нар ингээд сууж байхад энэ тентгүү одоо энэ нуурч ингээд дараа ингээд бүр ямар ч ингээд загас магас юм өсчих юм байхгүй байгаа л дээ. Тэгэхээр дээрүүд бол ингээд энэ эрэг дээр нь хэсгэн суухаар л энэ тентгүү загас өсчихэл ингээд гэдэг байсан. Одоо бол юу ч аахгүй. Одоо энэхээ хавьяастаа мотоциклын аккумулятор зэмлэгддэг байсан гэж байна шүү дээ. Тийм тонглого байсан нуур. Одоо тэгээ дээр нөгөө нэг зам орохоос их тоос босдог байсан байхгүй. Та одоо зам ороод тоос нь бас арай жоохон багассан. Уулнаас. Тэгээ тэр их тоос чинь нуурын мандал дээр ингэж буугаад тэгээ доошоо чулуун дээр буугаад чулуунууд ерөөсө харагдахгүй ингээд зүгээр нэг саарл юм болцсон байна. Тэгээ эко аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр төр засгийн бодлого бас дутагдаад байна уу даа гэж миний хувьд бодож идэг шүү дээ. За ер нь жуулчид бол ер нь одоо бас сүүлийн үед эрт эхлээд идэг онч 5 сар 6 сар бол баг зэрэг жуулчд яваал нь ер нь эхэлдэг дээ 5 6 сараас эхэлдэг. Тэгэл яг оргил үе нь бол 7 8 сар л байдаг. Тэгэл 7 8 сард л өстө бүр чихэж ирэл энэ жил чинь гэтэл 50 мянган жуулчин зөвхөн дотоодын жуулчд гэтэл ирсэн гэсэн тийм албаны мэд байдаг юм л. Энэ үед ашиг орлого. Ашиг орлого бол сайн байсан. Тийм. Тэгээд 9 10 сар л уул ингээд багасаар 11 сард дуустдаг юм да ер нь. Одоо өвлийн оргил үе зээ. Өвлийн оргил үе бол одоо мөсний баяр л байна да. Мөсний баяраар л жуулчид нэг хэсэг ирдэг. Тэгээд тэр болтол бид нар чинь нөгөө нэг мөсний баяртаа бэлдээд бас нөгөө гараараа юм хийдэг болсоо чинь гэр бүр дор дорноо ингээл юмаа бэлдээл. Игэл мөсний баяраар бас нэг орлогын нэг үе байдаг. Тэргээр бол бас сайн ер нь. Нутгийн иргэд бол ер нь өсгөл нуураа хамгаалах тал дээр маш их дуурдаг, маш их нэгддэг. Энэ тал дээр ер нь анхаарч ажилладаг гэж боддог. Тэгээ энэ тэнд одоо зохисгүй үйл явдалтай тааралдууд ер нь дор нь мэдээлдэг, дор нь арга хэмжээ авдаг. Зөв соёлтой аялаарай л гэж хэлмээр байна. Байгаль орчноо бохирдуулахгүй. Энэ сайхан цэнгэг нуурыг энэ чигээр нь авч үлдэхийн тулд хүн бүрийн оролцоо хэрэгтэй шүү. Тийм учраас хүн бүр дор дороо анхаарах хэрэгтэй. Говийн нэг жуулчин ирээд гисэн штэ. Надаас ирд 8 ээжсэн. Гуй бас ийм их ус бас байдаг аа. Энэ яваа насандаа ийм их ус үзээгүй юм байна. Та нар ч мацтай хүмүүсээ гэж хэлжсэн. Говийн жуулчин. Тэгтнэр л бид цацтай хүмүүс аахгүй. Дуртай үедээ гараад энэ хүн талаа дээр очиод сайхан очиод ямараас эргэж штэ ер нь.